нийслэл хотынхаа иргэд орсон суугчдын амь нас эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсэд амь бие үл хайрлан зүтгэдэг онцгой байдлын газрын нийт ажилтан албан хаагчид бие бүрэлдэхүүн та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ төвшүүлье. Сэргийлэн, аврам, туслана гэсэн урайтай албандаа зүтгэдэг онцгой байдлын албаны хамт олон бол гал ус, гамшиг осол, үхэл амьдралын зааг дээр амь нас үл хайрлан иргэдийнхээ төлөө зүтгэдэг гавьяатнууд гэлээ. Нийслэлийн онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүн 2019 онд гамшигаас урьдчилан сэргийлэх, мэргэжлийн байгууллагуудыг дэмжин ажиллах, гамшигаас урьдчилан сэргийлэх иж бүрэн сургалтыг амжилттай зохион байгуулж, ард иргэдэд гамшигын үед хэрхэн ажиллах, амь нас эрүүл мэндэ хэрхэн хамгаалах талаар анхан шатны мэдлэгийг олгох бас чухал ажлыг гүйцэтгсэн гэдгийг энд зориуд тэмдэглэн хэлье. Мөн Улаанбаатар хотод түүхийн нүүрсийг хориглосонтой холбоотой засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн чиг үүргээр бусад байгууллагуудыг хангах бас мөн шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх замаар айл өрх, иргэн аж ахуй нэгжүүдийг гамшиг осол, бусад эрсдлээс урьдчилан сэргийлэх үйлсэд нэр төртөө зүтгэж байгаа та бүхэнд талархлаа илэрхийлье. Улиран годож буй хуучин оноо ажил хөдөлмөр амжилт бүтээлийн дээдээр үдэж угтан ирж буй шинэ жилээ зорилтой тодорхойлон эрч хүчээр угтаж байгаа онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүн та бүхэндээ шинэ оны баярын мэндийг хүргэж айлчлан ирж буй 2020 онд ажил хөдөлмөр амжилт бүтээлийн дээдээр бэлхэж явахын өрөөлийг дэвшүүлье.